Мастер файлаа зөв нэрлэж хадгалсны дараагаар тайлан хүлээн авах системээр тайлангаа илгээх шаардлагатай байдаг. Санхүүгийн зохицуулах хорооны цахим хуудас руу хандаа доор байрлагдсан үдээс цахим тайлан гэдэг зэстээр дарамт таны өдөөс анхааруулга бүхий цонх гарч ирнэ. За эндээс та вебээр ирүүлэх гэдэг улаан дээр дарамт. За цахим тайлангийн маань системийн нүүр хуудас гарч ирнэ. За тайлангийн системийн хэрэглэгчийн нэр гэдэг дээр та хуулийн этгээд бол хуулийн этгээдийн 7 орон бүхий регистрийн дугаар иргэн бол санхүүгийн зохицуулах хорооноос өгсөн 4 орон бүхий кодыг хийнэ гэсэн. За нууц үг дээр санхүүгийн зохицуулах хорооны мэдээлэл технологи хэлцээс өгсөн нууц үгийг хийж нэвтрэн. За хэрэв нууц үгийг мартсан эсвэл блоклсон тохиолдолд хорооны мэдээлэл технологи хэлцээс хандаа нууц үгээ сэргийлэх боломжтой. За энэ дээр хэдүүлээ. За хуулийн этгээд буюу 11.11 101 гэдэг тестийн байгууллагаар нэвтэрч үзье. За нууц үг дээр тэгээд нэвтрэх гэдэг товчийг дарамт. За ингээд систем руу маань нэвтэрч орж байна. Тайлангаа илгээхийн тулд зүүн дээд буланд байрлах ачааллах гэдэг дээр дараад add files гэдэг дээр дараад за тухайн нэрлсэн тайлангаа оруулаад за start upload буюу за энэ тайлангаа та ачаалж өгнө гэсэн. За танд амжилттай ачаалагдлаа гэсэн цонх харагдаж ба за энэ цонхоо хаагаад refresh хийгээд импортлогдсон буюу таны тайлан амжилттай илгээгдсэн байна.